Та өдөрт дунджаар хэдэн литр ус уудаг вэ? Сайн бацгаана уу, би Дорноговь аймгийн Замын Уд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Цэвэг Сүрэн байна. Манай сургууль нийт 1417 сурагчтай бөгөөд 355 сурагч тутам нэг ус цэвэршүүлэгч навдж байна. Манай сургуульд давхар болгонд ус цэвэршүүлэгч байдаг. Энд бас энд. Мөн анги болгон ус бусдалгагчтай. Насанд хүрсэн эмэгтэй хүн 2.2 литр, эрэгтэй хүн 3 литрийг уух шаардлагатай бол хүүхдийн хувьд авч үзвэл 4-8 насны хүүхэд өдөрт 1.3-аас 1.7 литр усыг хэрэглэнэ. 9-өөс 13 насны хүүхэд өдөрт дунджаар 2 литр. 14-өөс 18 насны хүүхдүүд өдөрт дунджаар 2.5 литр усыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байна. Хүн өдрийн ихэнх цагийг ажил болон хичээл дээр өнгөрүүлдэг бөгөөд энэ үед уух усны хэмжээг төдийлөн анхаарал байдаггүй. Энэ нь бидний бие физиологи цөргөөр нөлөөлөө зогсохгүй анхаарал төвлөрөлтөд маш муугар нөлөөлдөг байна. Ариун цэврийн байгууламж ба түүний хүртээмжийн талаар ярих юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ЮНИСЕФ-ээс гаргасан судалгаагаар нэг суултуур тутамд 25 хүүхэд оногдож байна. Манай сургууль дээр жишээ авах юм бол нийт 57 суултуур хэрэгтэйгээс өнөөдөр бидэнд ердөө 21 л байна. Мөн стандартын хувьд ярих юм бол гэрэл түлэг болон агааржуулалт, мөн үнэр, мөн дээрээс нь саван, нойлын цаас, хогийн сав зэрэг маш олон зүйл дутагдaltaй байна. Эдгээр нь хүний зайлшгүй хэрэгцээнд багтдаг тул эдийн засгийн нөхцлөөс үл хамааран ариун цэврийн байгууламжийг аюулгүй, тав тухтай, цэвэрхэн, мөн хэрэглэхэд хэлбэр байдлаар шийдэж өгөх ёстой. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа.